Өглөөний мэндийг үзэж та бүхэндээ өргөе сайхан амарцгааж өнөө кофе цай нэвтрүүлэг ээлж зочдтойгоо тантай уулзахад бэлэн болсон байна. Энэ өглөө өргөдөө ирсэн хүнтэй зочдтой танилцуулъя. Монгол Сарабан сургалтын төвийн захирал Баяр сайхан. За Сарабанаар хичээллэгч Гүн Номинжин нар маань өргөдөө оролцоод байгаа. Та өөртөө өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэндийг хүргэе. За маш их баярлалаа. За амралтын өглөө эртлэн босоод манай студийг зорьсон та гуравтаа баярлалаа. Тэгэхээр кофе цай нэвтрүүлгийн маань хойморт өргөдөө ирсэн зочдоо бид халуун кофе цайгаар дайлаад за дотны яриагаа өрнүүлдэг боломжтой хоёр дүү маань юу вэ? Таны хувьд кофе цайны алийг сонгох уу? Цай. За та хоёр? Кофе. Кофе уух уу? За. За тэгээд техник технологи хөгжсөн энэ 90 зуунд бид нар хуучин цагийн за одоо яг өөрийнх нь хэллэгээр яхаа сампингийн тухай ярих гэж байгаа. Тэгээд бидний энэ ярилцах өнөөдрийн гол одоо сэдэв маань. Гэхдээ яагаад энэ одоо сампинг бид нар онцолж ярих чаа гэдгийг бас нэвтрүүлэгтэй хамт байснаар үзэж та бүхэн бас мэдэх боломжтой. Тэгээд Монгол Сарабан сургалтын төв маань анх хэдэн онд байгуулагдчихэ үйл ажиллагааныхаа тухай ярилцлага хэлээ. За сургалтын төв бол анх 2008 онд бол одоо Япон багш Ямада Ясуо гэдэг хүнтэй Япон хэлний сургуулиудаар үн төлбөргүй сургалт явуулж эхэлж хагаад багшаа Японд явж бэлдүүлсэн байгаа юм. За яг энэ Сарабангийн уламжилт сонгодог аргаар багшаа бэлдсэн. За манай багш маш амжилттай сайн суралцаад тэнд одоо төвшин тогтоох энэ Сарабангийн одоо чадварын төвшин тогтоох шалгалт байдгийг. Тэр төвшин тогтоох шалгалтанд өндөр оноо авч тэгээ багшлах эрхээ аваад ингээд 11 онд одоо ирж албан ёсоор одоо үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Одоо бол яг 3 жил болж байна л да. Япон Сарабанк за Монголын хөрсөнд буулгах бас тэр нэг гол зорилго маань бас юу байгаа Сарабаны бас ач тусын талаар та. Ер нь энэ сампинг бол японочууд 500 жилийн өмнө авч хэрэглэсэн ард түмэн байж байгаа шүү дээ. Тэгэхдээ хамгийн гол одоо том ололтны үеийн зэрэг энэ эрхний бүтцийг өөрчилж чадсанд л одоо том өөрчлөлт гарч байгаа юм л. Сампин бол дээр 2 эрхтэй доороо 5 эрхтэй байдаг ямиг эрхний бүтцийн цөөлөд дээдлийн эрхийг нэг болгоод доотлын эрхийн 4 ширхэг болгосноор тооцооллын одоо талаас илүү хувийг хүн өөрөө тооцсон боддог болсноор одоо хүний сэтгэхүйг маш их одоо ажиллах хөгжүүлэх тийм дасгалын үүрэг гүйцэтгэдэг болгоцсон байж байгаа. Тэгэхээр үүгээр энэ Япон хүмүүсийн сэтгэхүйд гаргасан маш том амжилт өөрчлөлтөлтөө ерөөсөө японочдын одоо сэтгэхүйн өөрчлөлт бас. За тэгэхээр зэрэг энэ Сарабан өөрөө яадаг юм гэхээр хүүхдэд маш олон чадрыг олгодог. Анхаарал төвлөрүүлнэ, ой тогтоол сайжруулна, хурдтай сэтгэн, тооцоолон бодно, дээр нь төсвөр төвчээртэй тийм ээ. Тэгээд төлөвшөж сууж сурна гэд оюун ухааны дээр нь хүмүүжлийн талын ач холбогдолтой. Нэг сургалтанд явлаа гэхэд хүүхэд бол тэр талаас бүр цогцоор нь бүх юмыг одоо авч өөртөө одоо бий болгож чадчихна гэсэн үүгээр их давуу талтай л да. Одоо бусад оюуныг хөгжүүлдэг олон сургалт дотроос. Зарим сургалтууд нь за яг хүний тархины одоо зарим их тархийг илүү хөгжүүлээд байдаг, зарим бага тархийг илүү хөгжүүлээд байдаг гэд янз сургалт болго өөр өөр онцлогтой байдаг. Харин Сарабаны хувьд их бага тархи хоёулаа зэрэг хөгжиж идэг гэдгээр их онцлог. Тэгээ Сарабанг бол ер нь одоо хүний зүүн баруун тархи бүгд одоо зэрэг хөгжиж өгдөг тийм ээ. Адилхан хөгждгөр одоо их давуу талтай гэж юусэн. Японочууд өөрөөсөө бүр судлаад энэ ч бүр гаргацсан зүйл байж байгаа тийм. Тэгэхээр зэрэг одоо ингээд хараад бодлоо гэхэд хүүхэд бол харахад анхаарал төвлөрч явж идэг бол одоо ингээд тоо дуудах тэгээд анзан гэж цээжид бодох арга нь болохоор зэрэг ерөөсөө эрхийг хийсвэрлэн сэтгэж төсөөлөн бодож одоо оюун ухаандаа бол тэр энэ Сарабангийн эрх бол энд нь баг модимшиг суудсан бахна шүү дээ тийм ээ. За тэгээд төсөөлөл дээр эдгээр чинь бодож байгаа. Тэгтээ бодохдоо тэр дүрмтэй бодлогыг бол маш олон дүрмийг цээжлээд хариуг тогтоогоод ингэж боддог учраас хүүхэд бол ой тогтоолт хурдан сэтгэх анхаарал төвлөрөх гэд маш олон юм хөгжиж өгдөг. Үүгээр маш давуу талтай. Одоо жишээлбэл Сарабан ч одоо зарим хүмүүс ирээл танах одоо баруун тархийг хөгжүүлэх хичээл орохгүй мө гэдээ асуугаад байдаг байхгүй юу. Гэтэл Сарабан ч өөрөө ингээд хит хэдэн янзын аргачлалын бодлоготой. Бодлого болгон тус бүрдэг өвөрхтэй. Тэгээд тэр бодлогонуудыг тус нь ингээ хийгээ явснаар хүүхдийн тэр олон чадруудыг хөгжүүлэх дасгал болж шít. Ерөөсөө эн чинь оюун ухааны спортоор хичээлж гэнэ гэж ойлгох хэрэгтэй. Дээр нь тэр дасгалыг хийснээр тэр хүүхдийн оюун ухаанд дээр нь нөгөө олон анхаарал төвлөрөх хой тогтоол цаашгаа тэр дасгалыг хийснээр хөгжиж байгаа байхгүй. Тэгээс зүгээр ингээ тоо бодсноор бол тэр бол хөгжихгүй. Тий. Тэгэхээр Сарабан хичээлээр зөвхөн тоондоо сайн болох
өстой биш ах те. Тийм одоо хүмүүс бол ерөөсөн тоонд сайн болгон тоонд жоохон таарван тоонд дурлуулъя гэж авчраад байдаг байхгүй. Гэтэл Соробон өөрөө бол тэр тоонд хүүхд дуртай болно мэдээж те дуртай болно тоонд чадварлаг болно хурдан сэтгэж боддог болно хамгийн гол нь нөгөө олон чадварууд тэр чадрууд бол хүнд цаашдаа яг ингээд нийгэмд бие хүн болоод явхад хамгийн хэрэгцээтэй чадрууд байж байгаа байхгүй багаас нь хөгжүүлж хүүд тийм хамгийн гол чадрууд гэтэл тэр чадруудыг хөгжүүлэхгүй зөвхөн тоо боддог болгочоор зэрэг аваад өөр тишээ дамжуулж сургаад тахлаа зэрэг тэр бол жоохон үр дүн муутай тийм Соробонгаар ер нь хідээс хэдэн наснда хичээлж эхлүүл тохиромжтой хамгийн бага нас нь за Японд бол яг 4 настай хүүхдэн тэр яг Соробонгаа одоо бариад яг энэ дээр бодоод хийдэг гэхдээ манайх бол ерөнхийдөө гол тул 5 настай 6 настай бага настай хүүхдүүд тийм ээ. Энэ хүүхдүүд бол одоо 10-ын дотор тоогоо мэддэг байгаад 10-ын дотор бичиж чаддаг байхад л бид нар бол 3 оронтой тооцооллыг хийдэг болгоод оронд дэвшүүлж хасуулж тийм ээ сургаад одоо орон шилжүүлж штэ тийм ээ тэг сургаад анзангийн бодлогоор цээж бодлого. Тэргээр 2 оронтой тоог доошогоо 3 мөр 4 мөр боддог хэмжээний болгочод гаргаж байгаа. Энд бол маш одоо 40 хоног дотор штэ. 40 хоног дотор ийм чадвар эзэмшнэ гэдэг бол маш их чадвар эзэмшиж байгаа юм шүү. Тий. Тэр хүүхэд бол зөвхөн тоо бодож сураад дуусаагүй тий. Хамгийн гол нь тэр анхаарах эхний одоо алхмаа хийж штэ. Анхан шат гэдэг бол ерөөсөн хүүхэд бол анхаарах, төвлөрөх, сэтгэх, бодох тэр дасгалыг хийж байгаа үе. Тэгээд яг нөгөөд нэг Соробонгийнхаа хамгийн гол суурийг тулгуурыг тавьж байгаа үе. Энэ анхан шат гэдэг бол ерөнхийдөө бас хэцүү үе шүү дээ. Нилээн хэцүү, нилээн бэрхшээлийг давж яж тэр хүүхэд бол анхан шатыг дуусгаад цаашаа дунд чатруу орж ийн гэсэн. Тэгэхээр зэрэг энэ бэрхшээлийг давж чадахгүй бас их эцэг бас зарим нь одоо ингээл айгүй хэцүү байх, хүүхэд жоохон ингээд шантарч байна, дургүй байна гэсэн бас үг хэл гаргадаг л да. За энэ бол давах хэвээр. Тэрнийг давжаад цаашаага нөгөө хүүхд чинь нөгөө чадахгүй байсан юм а чадаж ирчээж мэдээж дуртай болно шүү дээ тийм ээ ямар ч юм. Тэгэхээр зэрэг тэрнийг чадаад ирсний дараа нөгөө хүүхд яг амтанд нь ороод дурлаад тэгээд цаашаага нөгөө чадрууд нэмэгдээд явах ёстой байгаа юм. Зүгээр яг ихэнх үеийн тэр гол дүрмэн дээр бас жоохон бэрхшээл, жоохон удаахан сэтгэдэг, удаахан хүүхдээр бол жоохон асуудал гардаг л да. Тэр бол тэгэл давах асуудал. Тим имийг л давж иж эн чинь нөгөө төсвөр төвчөртэй болж байгаа байхгүй. Нөгөө түүнээс ингээл амархан хялбархан байгаад байвал яаж төвчөртэй болох юм? Жишээл тоглуулаад оюуныг хөгжүүлнэ гэдэг ах юм бол тэр хүүхэд бол ямар ч төвчөр байхгүй, ямар ч сууж сурах юм байхгүй тийм. Төлөвшөлт. Тийм. Тэгэхээр зэрэг одоо жишээлбэл 1-р ангид орлоо гэд хүүхэд бол заавал юм төлөвшөөд сууж сурцсан бага хэмжээний ч болтгоо анхаарал төвлөрдөг болцсон байх хэрэгтэй байхгүй юу. Тэгжээч нөгөө хүүхд чинь одоо нөгөө хичээл хийх ёстой байна. Би даалгавраа хийх ёстой тий. Анхаарал бас чинь өөрөө төвлөрч чадвартай болцсон юм чинь бас нэг багш хэлж байгаа анхаарал сонсоод ойлгочих хэмжээний болж тэгжээч цаашаа явах ёстой ба. Тэгэхгүй болохоор зэрэг шууд хүүхдээ ингээд хөтлж ажил за сургалт орхоллоо гэдэг аимшиг өгчдөг. Нөгөө хүүхд минь сууж чаддгүй анхаарал төвлөрч чаддгүй тий багшд даатчихдаг. Тэгээ хүүхдтэй баг зааж өгдөггүй юмыг тий. Тэгээ ингээд орчооч нөгөө хүүхд чинь хэсэг хугацааны дараа ерөөсөн хоцрогдол гээл хоцрогдоод ирэхээр нь гинт нөгөө ээж аав маань анхаарал эхэлдэг байхгүй. За одоо ингээд хоцрогдоод ирэхээр одоо яаж энэ хоцрогдлыг арилгахгүй гэд багш тал хоцрогдол арилгана гэд яваад байдаг. Гэтэл яг тэр хүн хугацаанд тэр бол арилчиж байгаа. Анхаарал төвлөрч чадаагүй хүүхд бол хизээ үед л тэр анхаарал төвлөрөөгүй юм чи хоцрогдсон шүү дээ. Тэр бол байнгын дагаж явна гэсэн үг. Тэгэхээр зэрэг хүнд бол заавал тэр анхаарал төвлөрөх чадвар одоо ном эрдэм сурж байгаа хүнд хамгийн гол юм бол нэгдүгürt анхаарал төвлөрөх сууц сурсан байх хэрэгтэй биш шүү дээ. Тэрнээс уламжлаад цаашаа нөгөө ой тогтолттой хурдан сэтгэлгээ хэрэгтэй болж байгаа байхгүй. Гэтэл анхныхаа ямиг одоо мэдэхгүй чадахгүй байгаа хүн чинь тэрнийг бол давж гарахад хэцүү. Зүгээр яг байглаасаа өвдөлтөд анхаарал төвлөрөх чадвар бас нэлээд сайн хүүхдүүд нь тэгэл гайгүй явчихж байгаа шүү дээ. Ер нь ихэвчлэн хүүхдүүд анхаарал төвлөрөх талдаа сулвтрал байдаг байхгүй тийм. Өвдөл тийм. Сургуулийн өмнөх боловсрол цэцэрлэгт бол яг тэр болгонд тэгээд хүүхдийг суулгаад хичээл заагаад авах боломж бас байдгүй шүү дээ тий. Одоо цэцэрлэгээс одоо орж ирлээ 5-6 настай хүүхдүүд ч орж ирлээ гэхэд эхний өдрийн ингээд 5-6 настай хүүхдийн анги чи зүр ингээд нэг гэсэн шуугантай шүү дээ. Нөгөө сууж сураагүй тэднэр чинь төвлөрч чадахгүй тий ингээд нэг жоохон бужигнатай тий. За тэгэл тэрнээс нэг 3 хоногийн дараагаас гэтэл нөгөө хүүхдүүд чинь шаал өөр болцсон. Төлөвшсөн бүр хөөхөн ингээд суугаад бүр юм маа хийгээд яг багшийн засвар техникээ хэрэглээд их хөөхөн болол эхэлж байгаа. Тэгэл 7 хоногийн дараа тэр хүүхдүүд чинь эрс өөр болно. Ээж аав хараад ямар хөөхөн болцсон гэл ингээд шагааж хараад бүр гайхалт тийм өөрчлөлт орж байгаа. Тэгэхээр зэрэг Соробон бол үнэхээр бүр гайхамшигтлаад энэ талдаа. Бага наснда 5-аас 5 наснаас эхлэх юм. За ахлах дунд ангид ороод суралцаж эхэлж байгаа хүүхдүүд ер нь байгаа юу? Үзэгчд бас зарим нь мэдэхгүй байж төдийл ойлгохгүй байж магадгүй яг Соробон гэж юу хэлээд байна. Соробон гэдэг бол яг
одоо энэ л зүйл шүү дээ тий. Одоо тоо боддог хэрэгсэл гэж хэлэх юм байгаа. Тий одоо яг тооны машины нэг адил тоо боддог хэрэгсэл байж байгаа юм тий. Тэгэхээр зэрэг энэ л одоо хүний оюун ухааныг тэг задлж байгаа. Манайхан болохоор зэрэг яг сампин гэж хэлээд байдаг тийм ээ. Сорабан гэдэг бол Японы нэрнэлтэй сорабан. Тэгэхээр зэрэг ийм бүтцтэй одоо дээдлийн эрх нь нэг ширхэг доотлын эрх нь дөрвөн ширхэг болцсон ийм жижигхэн ийм урт нарийнхан одоо хэрэгсэл бол одоо сорабан байх нь л дээ тий. Тэгэхээр зэрэг нөгөө манайхан сампингийн сургалт гэдэг хэлэхэд зэрэг манайхан чинь нөгөө Орос сампин голдуу санаад байдаг нэг том тэр сампин шиг төсөөлдөг байхгүй. Тэр сампин дээр чинь бол оюун ухаан хөгжөөд нэгсвүүд болоод байх юм байхгүй л дээ. Энэ сампингийн одоо давуу тал нь болоход тооцоолыг л оюун ухаан хүн өөрөө бүгдийг тооцож хийж чад тэрэн л одоо хамгийн гол учир байж байгаа. Тэгээ эн чинь нөгөө яг оюун ухааны спортын төрөл болцсон ерөөсөн. Тэгээ дандаа оюун ухаан хөгжил дасгал хийж гэнэ гэж ойлгох хэрэгтэй. Ахлах дунд ангид орж хичээлснээрээ хожимдох үгүй юу? Нэг их хожимдод байхгүй тийм. Ер нь бол эн чинь манайх бол 16 хүртэл 5-аас 16 хүртэл насны хүүхдүүд авдаг. Тийм. 16, 17-ото бас зарим хүүхдүүд ч бас орж ирж байгаа. Одоо би конкурс гэдэг энэ төр гэдэг анхаарал жоохон сул байна энэ төр. Тэд нар бол яг ёсоор нь юмаа хийгээл явхад бол маш сайн болдог. Ер нь том хүүхдүүд бас орж ирэхэд зэрэг өөрөө бүх юмаа ухамсарладаг болцсон хүүхд чинь энийг би ёстой хийх ёстой чадахгүй байсан ч би чадах хэрэгтэй гэдэг юм дээр өөрөө яг одоо ухамсартайгаар хандж байгаа учраас бас хурдан сайжрах тал байдаг. Ер нь яг хуу тэр чинь анхаарал сулал байгаа бол том хүүхд чинь анхаарал сулал байна шүү дээ. Их үедээ бол мэдээж ингээл алдаж оноол явж байна. Тэр чинь дасгалын хүчинд айжмаар л тэр алдаа бол арилж байгаа юм л да. Алдаагүй боддог болтлоо хийн гэдэг бол нэлээд төсвөр төвчээр тийм. Тэгэхээр манайхан болохоор яг нөгөө эхний одоо анхан шат гэдэг чинь дандаа нэмж хасч явдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг ээж аав нар энийг их том хүүхдүүд ч гэсэн эхлээд их голдгол доо ерөөс нь нэмж хасч байгаа. Тэд нар чинь өөрөө бол бүгд л нэмж хасдаг улсууд байж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг ийм юмыг хийгээд хатаа яа үрж хуваах нь хизээвэл гэдэг байхгүй юу. Гэтэл тэр нэмж хасах тэр меторизан гэдэг юм бол хүний анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлдэг асар хүнд бодлого. Одоо эдгээр бол одоо бүр жинхэнэ одоо биеэрээ мэдэрсэн. Жохон дасгал хийхгүй удахад бол тэн дээр алдаа гарч тоон дээр очиж тооцож анхаарч сэтгэж бодож бүх үйлдэлээ санаж хийж явах. Тийм хүнд ер нь дасгал юм байгаа шүү дээ. Меторизан гэдэг бол одоо сорабанчин хүн бол хизээч үйтэл тэрнийг бол хийчлээ. За тэгээ тантай хамт бас хоёр зочин маань ирсэн. Тэгээд сорабанаар хичээлдэг хоёр хүүхэд маань ирсэн. Гуйн 8 жил. Та хоёрын хувьд бас яг сорабанаар хичнээн жил хичээлж байна. Яг өөрт чинь яг хувь хүнд ямар зүйл илэрч үр дүнтэй юу байна? Би сая нэг 2 жил явчаад хичээлэхдээ 1 жил төр зүр амраад. Тэгээд ерөнхийдөө бол ер нь сампангаар хичээллээд ер нь дутхгүй юм байхгүй юм л. Хэдэн настайгаас хичээлсэн гэсэн? Одоо хэдтэй лээ? Одоо 11-тэй. 9 настайгаас. Анх суралцахад бас хэцүү байсан уу? Үгүй тэгэл мэдээж юм сурахад бас амархан сурна гэж байхгүй юм тэгэл. Жаа хэцүү. Зүйл байсан уу? За намжингээ. Би бол өмнө нь орохдоо хичээлдээ жаахан муу байсан. Одоо тэр үед бас нэг чадахгүй уйлж исэн бол одоо шантарахгүйгээр хичээсэн. Хичээдэг болсон. Одоо л ямар энэ хүүхдүүд маань дунд шат гэж яг одоо анхны шат ер нь шат шаттай юу? Тий, эдгээр бол одоо дээд шатанд орох гэж байгаа хүүхдүүд. Олимпиададаас оролцохоор явах гэж байгаа гэж. Тий, одоо нөгөө энэ зүн одоо манайх бол одоо анхудаа олон улсын тэмцээнд орох гэдэг юм л та. Японы Токио хотод болох гэж байна олон улсын. Одоо анзан буюу цээж бодлогын тэмцээн. Тий. Маш хүнд тэмцээн л дээ мэдээж иргэн бол. За яг японочдын одоо хараанд өртөжтэй манайх ч одоо яг нөгөө Японы стандартаараа сорабанк заадаг газар байж байгаа шүү дээ. Тэгээд маш сайн одоо сургалтыг явуулж гэн үр дүнтэй байна. Хүүхдүүд бол үнэхээр амжилттай богино хугацаанд бол маш сайн сурчин Монгол хүүхдүүд гээд энэ үнэлгээг авч тэгээд анх удаа одоо олон улсын тэмцээнд өргөдөж байгаа юм. Тэгээ манай хүүхдүүд оролцож байгаа. Ерөнхийдөө энэ сорабанкийн үлгийн нутаг нь бол мэдээж Япон улс тий. Тэгээ Япон улсад тоогдно гэдэг бол одоо хамгийн гол нэр төрийн хэрэгэлтэй тий. Тэгэхээр зэрэг анх удаа олон улсын тэмцээнд манай хүүхдүүд одоо энэ 28-нд одоо Япон руу тий 28 хүүхэд 6 багш оролцохоор одоо нисэх юм байна. Тий. Тэгэл одоо тэмцээнд амжилттай оролцсон гэж манай хүүхдүүд
одоо бэлтэж эхлэх гэл байж байна. Тий. Ер нь хичнээн төрөл байна. Одоо сая та анзан гэлээ бас одоо өөр нэмэх хасахын бодлогод. Тэгээ яг төвшин дотоод шалгалт яг зэргийн бодлого энэ төргээд явчихсан. Тэгэхээр зэрэг бүх нөгөөд нэг үржих хуваах одоо тэр метеорит зан гэд нэмж хасах тий. Тэргээр яг минуттай бас богинохон минутанд маш хурдан сэтгэж чинь бас маш хүнд болно тий. Тэгээд энэ чинь тэмцээн учраас бас юм чаддаг чадварлаг байхын хажуугаар нөгөө сэтгэл зүйн бэлтгэл гэдэг асар их хүнд штэ тий. Өсөлтөнд орж байгаа гэдэг. Тэгэхээр сэтгэл зүйн бэлтгэлтэй бас байх хэрэгтэй. Чадвараасаа гадна бас давхар яг л спортын хүн юм чинь. Тэгэхээр зэрэг одоо эднэр бол шууд нөгөө нэг анзангийн тэмцээн одоо юу яа үржих хуваахыг цээжээр одоо хараад ингээд богинохон минутанд л одоо бараг нэг бодлогыг 2 секундэд бодох хэрэгтэй болно шүү дээ. Тэгээд тэрний чинь ингээд маш хурдан бодоод л цаг эхэллээ бодлоо, дуусгалаа, хураалгалаа. Тэгэл шууд юмд нь гараал ингээд ирэх тийм маш том хүнд тэмцээн. Япон бол мэдээж өөрөө гол улсын юм чинь үнэхээр мундаг тамирчидтай. Тий. Тэгэхээр зэрэг одоо энд очиж оролцсон гэдэг бол үнэхээр бас том хичнээн улс орны тамирчид оролцдог. Олон улсын гэхээр тийм олон улсын. Энд бол яг нь ер нь гол тамирчид нь одоо Солонгос бол бас мундаг өрсөлдөгч шүү дээ. Солонгос, Тайван, Азийн орнуудад илүү хөгжсөн тий. Тэгээд Хонконг энэ төргээд улсууд орно. Гэхдээ энэ тэмцээний гол юм гэхээр одоо энэ зүүн өмнөд Аз чинь бас нэг математиктай холбож тийм аргачлалаар заагдаад байдаг байхгүй. Соробан гэсэн нэрийг авчаад тэрэн дээрээ ингээд математиктай холбоод байдаг. Тийм ингээд аргачлал нь тэгж явагддаг. Ийм юмд бол бас японочууд нэг тийм таатай байдаггүй. Яг өөрийнх нь утга учраа хөгжүүлэх хэрэгтэй. Одоо нөгөө яг саяын энэ уламжлалт буюу сонгодог соробан гэдэг арга чинь өөрөө хөнгөтийг бол яг өвтгш одоо хүмүүжлийн талаараач дээр нь оюун ухааны талаараач хөгжүүлж штэ. Тэгэхээр зэрэг нөгөө талууд нь бол тэр хүмүүжлийн тал энэ төр бол бас доголдолтой л доо. Тэр математикийн аргаар гэхэл чинь яг математик бодох чинь дөнгөж заан гутал тэд чинь арган сурчаалд ороод бодол эхэлнэ. Гэтэл яг нэг оюун ухаан хөгжих талдаа бол дутагдaltaй байдаг байхгүй юу. Соробон бол тэгж шууд ингээл анзан олон оронтой бодоол ингээл ялзуулж хэлж байхгүй. Тий. Одоо жишээл сэтгүүгээ яг хөгжүүлэх гэх юм бол жинхэнэ дагнсан соробонд ирэх хэвээр. Тий. Зүгээр яг тоо зүгээр бушуухан хурдан бодосоор яг бас нэг хэрэг тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ нь болохоор цогцоороо тийм юм байж байгаа байхгүй. Ер нь японочууд чинь юм нарийн айхтар усууд ш тэгжээш юмд их даацтай тий. Айхтар юмд ч л ингээл хөнгөн хумгаан хамдаал юмд ч хурдан түргэн ханддаггүй усууд ч ер нь ингээл эхнээсээ ингээл сурсан бүх юм л дандаа өөрсдийнх нь соёлтой холбоотой байж байгаа шүү дээ. Бичиг үсэг ингээл соробан антер гэл тий. Одоо өмсдөг кимоно гэхт чинь л өчнөө удаан хүн суралцж ижил тэрнийг өмсөх дайны байх чинь тий. Тэгэхээр хүн дандаа төсвөр төвчээрийн асуудал зааж дүү тий. Үүгээр их ялгаатай л да. Урд нь өөр төрлийн олон улсын тэмцээнд ер нь хүүхдүүдэд бэлтгэж оруулж ирсэн үү? Зөвхөн Азийн орнуудад соробан сургалт дэлгэрсэн үү? Үгүй Азийн орнуудад биш. Одоо бол энэ Европ руу бас тэлж байгаа. Тий. Ер нь яг соробан гэдэг юм чинь одоо бол хүмүүс чинь бас эвлээд эхлэж манайхан бол тий зөв хооллол тий хөдөлгөөн хэрэгтэй байна гэдэг одоо өөрийнхөө эрүүл мэндийн талбал тийм ээ тэгж байна. Гэтэл тэрний нэг адил оюун ухаан бол бас яг тийм болчихж байгаа байхгүй юу? Бүх юм бэлэнчлэгдсэн тийм ээ. Тооны машинаар бочир компьютер гар утасгээд бүх юм бэлэн тогтоох цээжлэх юмнаас хол хөндий болсон тий. Инглиш чинь зэрэг хүн нөгөө яг сэтгэдэг боддог юм чинь багасаад эхэлчихэж байна. Энэ хэдийн юм чинь нөгөө сэтгэдэг цөөн тооны хүмүүс хийгээл үйлдвэрлэл бид бүхэн олонхоороо яг нөгөө чинь тийм бэлэнчлээд гайхаад бишрээл хэрэглэгч болчихж байгаа юм шүү дээ тий. Тэгэхээр зэрэг олонхоороо яг нөгөө бараг л сэтгэдгөө боддгоо одоо бараг л ярьж чадахгүй болох гол байна шүү дээ. Тэгэхээр энэ бол их харамсалтай болчихж байгаа. Тэгэхээр зэрэг юуны түрүү оюун ухаанаа хүн хэвээрээ байхын тулд сэтгэх хэрэгтэй болж байна шүү дээ тийм. Тэгэхээр дасгал хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одоо гадаадынхан чинь айхтар юм чинь за дасгал дотор одоо энэ соробан гэдэг зүйл үнэхээр юм бас хэрэгтэй онцгой юм байна гэдгийг мэдээд одоо бол Европ тийм тарж шүү дээ энэ ч ерөөсөө Америкт байна, Англид байна, Шведэд байна. Тэгэхээр ерөөсөө ингээд Европ руу ингээд одоо бүр нэгрүүд хүртэл одоо ингэж бодол байж байгаа ш Туркэд байна ингээд одоо Арабууд ч хүртэл байна ингээд ерөөсөө харилцаа холбоо тогтооё гэл ингээд ерөөсөө байнга юм ирж байгаа жишээ нь. Тэгэхээр зэрэг энэ чинь ерөөсөө зөвхөн Азийн биш болчихж байгаа. Тийм. Тэгэхээр зэрэг Монгол бол энэс хоцрогдохгүй бас энийг оруулж ирж гин гэдэг нь бол бас нэг талаар үнэхээр бас давуу байж байгаа байхгүй юу? Манай хүүхдүүд бас азтай байна л гэсэн. Одоо бусад орнууд бол энэ чинь оруулж дөнгөж эхэлж байна те. Ингээл
ер нь нийтийг хамарна л та энэ мэдээж хэрэг. Айку гэдэг одоо 90-ад оноор нэлээд туушраад айку гэдэг гэтэл манад ингээл айку ер нь 9 шидэлт хүүхд ирэн штэ мэдээж газрын сургуулийн газрын янз янзын дугуулын сэвцэд хамрагддаг. Айкуд явдаг хамгийн өндөр оноотой хүүхд гэл ингээд Соробанд орж ирчихэд маш их бодилдог байхгүй. Тэгэхэд одоо Соробангаар хичээлж исэн хүүхэд бол ер нь хааж очиж нэг бодилж модлаад байхгүй шүү. Тэг юмыг ерөөсөн маш хурдан тогтоох чадвартай болж байгаа юм чинь. Үнэхээр юм задардаг оюухан. Үүгээрээ л энэ Соробан гэдэг юм чи онцгой байж байгаа байхгүй. Дээхэн үедээ бол ерөөсөн Япончууд чинь энэ Соробангаар хичээлжсэн үнийг бол дээд сургуульд конкурс авахгүйгээр шууд элсүүлдэг байсан байна. Яавал Соробангаар хичээлж байгаа хүн бол ямар ч юмыг ойлгох чадвартай. Энэ ч ерөөсөн ямар ч шинжлэх ухааны суур үндэс гэж хэлдэг шүү дээ. Тэгвэл зэрэг яг хүний тарих хөгжиж байгаа сэтгэж байгаа үед бол тийм. Одоо ингээд манай тэр 5 настай өнгөрсөн 4 настай хичээлээд одоо 5 настай нэг жоохон хүүхэд би одоо манай фэйсбүүк төвшин байр гэж тавьсан. Одоо яг дөрөнтэй үрж ухаах ороод ирэхэд маш хүнд байдаг байхгүй. Том хүүхдүүд хүртэл асар их бодилдог байхгүй юу? Тэгэхэд бол 5 настай ш тэр жоох үү. Тэгэл ерөөс ингээд заагаал технологи гутал ерөөс дород тогтоож байгаа. Багасаа явсан маш хурдтай сэтгэж эхэлж ш тэр хүүхд. Тэгэхээр зэрэг яг тэр ямар ч шинжлэх ухааныг маш хурдан хүлээж авах чадвартай болдог гэдэг нь бол үнэхээр өмнө. За тэгээд хоёр бас хичээллэг Соробаны хичээллэгч Намжин Гүн хоёроор бас анзан тийм энэ бол цээжэр бодох тийм нэмхийн тоог бас хэлэх байгаа. Тэгээд дөрөв оронтой тоонод байгаа. Та нарт үзэгч та бүхэн ч гэсэн бас яг одоо хэлэхэд тийм хамтарч бодоод үзээрэй. Хин бас төрүүлж магадгүй хариултыг хэлэх бол тээ. За тэгээд хэлж эхлэе. 6954 нэмэх нь 1596. Нэмэх нь 5061. Нэмэх нь 2837. Нэмэх нь 8479. 24927. За үнэхээр мундаг байна. Яг үнэхээр 24927. Энэ номноос яг хууд сэргүүлээд ингээд бодолт хийсэн маа үзэж та бүхэн бас яг амжиж бодсон бол хэдэн секунд дотор л бараг бодчихжин тий. Энд бас нэг аргачлал байх шиг байна. Энэ хоёрыг ингээд хараадсан чинь гараа жоохон ингээд хөдлөд байгаа зү тий. Яг нөгөө бүх дүрмээ хэрглэж гин гэсэн үг. Одоо яг Соробан дээр боддог аргаараа тэгээд нөгөө эрхээ төсөлдсөн байж байгаа шүү дээ тий. Тэгээд тэр дүрмээрээ бодоод эн чинь нөгөө нэмэх хасах маш хүнд гэдэг ааш дүрмтэй гэд тэр дүрмээрээ бодож байгаа хөө. Тэгээд дор нь нөгөө хариугаа цээжлээд явдаг аргатай. Одоо энэ анзан гэдгийн арга бол. Тэгээ одоо эн чинь нөгөө орон хичнээн олон болсон ч доошоо мөрөн хичнээн олон болоод байсан ч боддог зогсолтгүй бодож болдог тийм арга байхгүй юу? Тийм. Ерөөсө хязгаар байхгүй. Одоо бодоол одоо ингээл шат ахаал явхад ингээл орон нэмэгдэл заагдал ингээл дасгал игээл цаашаа ахаал гэдэг тийм арга л да ерөөсө. За тэгэхээр нэг тоо ойлгочихгүй те. За эхлэх үү. 5249 нэмэх нь 8607. Нэмэх нь 1378. Нэмэх нь 9510. Нэмэх нь 8462. 33206. За тэгэл яг баяр уу. Үнэхээр тооны машинд хүн зэрэгтэй суугаад бодсон ч бараг энийг бодож амжихгүй хаа. Тэгээ ер нь бардгүй юм. Тэр чинь маш хурдтай хийдэг болчдөг. Одоо нөгөө бас флаш анзан гэдэг дэлгэцэн дээр гаргаад бас бодуулдаг л да. Тэгэхээр зэрэг хүмүүс ингээл тооны машинтай араас нь дагаад харж амжихгүй ингээд байхгүй тийм. Тогтоож амжихгүй. Харж амжихгүй. Энэ хоёр маань хариуг хэлээд тийм. Тэгвэл чинь одоо нөгөө 5 настай хүүхдээ ч эдгээр шиг хэлнэ. Нөгөө жоохон маань ч адилхан хэлнэ. Тэгэхээр насанд дөрөс ялгаа байхгүй болчдөг. Тэгэхээр Соробан сургалтын талаар бас зууны сургалт хичээллэж эхэлсэн үү? Одоо сургууль цэцэрлэгүүд маань амарсан байна. 5 настай хүүхдүүд маань одоо эх жил сургуульд орох гэж яг л одоо байгаа тийм чаддгүй юм чи ингээл тийм. Биднийг үзэж байгаа эцэгчүүд маань яг хүүхдээ Монгол Соробан сургалтын төвд суралцуулахыг хүсвэл хэднээс хэдний аванд хаана хандах хэрэгтэй вэ? Одоо манайх 3 газар байдаг манай сургалтын төв бол одоо нийслэлийн үйл төчний эвлэлийн холбооны байр гэдэг яг компьютер ландын баруун талд нэг. За спортын төв ордны яг зүүн талд нэг. Зүүн дөрвөн зам торооны зам худалдааны төвийн зүүн талд нэг. Гээ ийм 3 газар байж байгаа. За энэ 3 газар хамтхад бол одоо алинд нь ч болно. Утас бол тэгэл 95 97 34 гээл те. Утасч болно. 90 тэг 5 20 тийм. Тэг 5 24 42 гээд хандж болно тий. Тэгээд вебсайт, фэйсбүүкээр хандж болно тий. Тэрээс хүсвэл хүн бүхэн хүүхдээ аваад. Тий, одоо бол яг бага насны хүүхдийн хичээл эхэлсэн учраас одоо бол 5-6 нас бол арай авахгүй болцсон. За 7-оос дээш насны 16 хүртэлх насны хүүхдүүдийн элсэлт бол одоо наадмын дараа те 7 сарын 14-них одоо ирэх нэгд өдрийнх гээл 8 сарынх гээд наан нэрж бүртгүүлэх хэрэгтэй гэдэг байхгүй юу? Наан нэрэл 20,000 төгрөг ирээд анкета бүглээд бүртгүүлчих хэрэгтэй.
одоо 8 сард явна гэд тулгаад ирэх юм бол анги дүрчихнэ шүү дээ. Тийм ээ. Тиймээс наана одоо суудлаа хадгалж үлдэх хэрэгтэй гэдэг байхгүй наана бүртгүүлчихэд. Эхний ээлжүүд бол одоо ингээд эхэлсэн дуусч чинь тийм зарим нь бол одоо дунд чадруугаа үргэлжлээд явцдаг, зарим нь намар үргэлжлээд явцдаг гэдэг янз янз байна л да. Зөвхөн анхны шатандаа ингээд суралцаад хүүхэд маань орхичдаг, цаашаагаа өөр суралцахад яах вэ? Анхан шатанд яг тийм тал байдгийн. Манай ээж аамар чинь бас хүүхдүүд бас зарим нь ингээд эхний үед нөгөө бэрхшээл гардаг гэсэн шүү дээ. Тэгэнгүүт бас жоохон шантраад нөгөө тэгээ давж чадахгүй те. Тэгэхээр зэрэг ер нь анхан шаттыг даваад дунд шатны дунд хэсгээс хүүхэд бол нөгөө төвлөрөх чадвар маань нэмэгдэнэ тийм ээ хуурал нэмэгдэнэ одоо бүх гоё юмнууд тэндээс эхэлж байгаа байхгүй юу өөрөө дурлж эхэлнэ тийм анхан шатанд ер нь манайх бол хэлдэг л да за зөвхөн анхан шатанд сураад за цаашаа өргөжлүүлж явахгүй гэх юм бол ер нь баг одоо орж ирээч баг дэмий болоо та гэж зөвлөлтөлдөө ер нь дунд шат руу доотлон дунд шат руу явчихад бол хүүхэд бас боломжийн сайн болдог байхгүй юу тэгээд цаашаа өргөжлөд бол бүр сайн болно шүү дээ хурд нэмэгдэн хурд бол одоо нэмэгдэр хачин гоо шүү дээ эдгээр чинь ерөөсөн ингээд ямар ч удаан байсан хүүхэд хурдтай ингээд бодоод ирэхээр зэрэг хөөх хэстэ нарыг яаж юм болоо гэд бид нар өөрсдөө гайхахаар тийм тэгж хурд нэмэгдэж өгч байгаа. Тэгэхээр зэрэг хүүхдийн сэтгэхгүй тэгж гоё болдог. Тэгэхээр энэ бол ерөөсөн их өөртөө ч урамшин тий айгүй урамшин. Одоо жишээлбэл ингээд хичээлдээ ингээд хүүхд чинь хичээл ойлгохгүй гэл загнуулаад багш нар загнаал бас эцэгч өөрсдөө бас зэмэлдэг шиг л байгаа юм тий. Хүүхд чинь айгүй ингээд өөртөө ингээд итгэлгүй айгүй уруу дороо олчдаг шүү дээ бас хөрөдмөр. Тэгэл ингээд чаддаг болоод ирэхээр л ингээд нүдэнд нь ингээд оч гэрэлтэл ингээд айгүй хөөрхөн өөртөө итгэл төрөл би чадна гэсэн тийм итгэл үнэмшлийг эндээс чи яг олж авч байгаа. Тэгэхээр чинь хүүхэд эндээсээ ингээд би юм чаддаг байна гэж бодоод ирэхээр зэрэг урам аваад цаашаага хичээлдээ амжилттай сурах бүр ерөөсөө амжилттай сураад эхэлдэг. Тэгэл тэд нар чи ерөөсөө хичээлдээ би ээж аав нар нь бол очоод нөгөө багштай нуулзаад дүн гарахаар зэрэг хөөх манай хүүхэд нэр хичээлдээ айгүй гайгүй болцсон гэн багш нь харин өстө их сайжирч байгааг ингээл ингээд эхэлдэг байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө энэ чинь харагдахгүй юм шиг харагддаг байхгүй юу? Тий үр дүн бол шууд мэдрэгдэнэ. Тий. Үүгээр их одоо ерөөсөн хүүхдэд танихгүйтай адил болж байгаа шүү дээ. А жоохон залхуу хүүхдүүд жоохон асуудал байдаг. Тэд нар бол нэлээд удаахан залхуу арилна. Мэдээж залхуу бол төрөлхийн эмчим тийм хурдан арилахгүй. Нэг шатны сургалт маань хэд хоног үргэлжлэх вэ? Тэгээ хүүхдийн бас сурах чадвар өөр байдаг баг. Хүүхдүүдийн сурах чадвар асар өөр. Зарим нь бол мэдээж байгалиасаа маш хурдтай хүүхдүүд байж гэн тэ. Зарим нь бол асар удаан хүүхдүүд байж гэн. Ойлгох чадвар удаан, нэлээд залхуу энэ төр чинь бас хавсран шүү дээ тэ. Тэгээ тийм хүүхдүүд бол мэдээж удаан ахин мэдээж хэрэг дасгалын тогтмол хийлгээд гэрт нь уулын яг хийх симэг ёсор нь хийлгээд ивэл хурдан л гайгүй болчихдөг юм л да. Ер нь ихэвчлэн ээж аав чинь хүүхдтэй ерөөсөн хандчихгүй байгаа юм чинь тэ. Тэгэхээр тэр чинь тий ажиллахгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг айжимдал сайжирч байгаа энэ явснаар л а зүгээр хурдтай хүүхд бол бүр ерөөсө хачин хурд нэмэгдэн ерөөсө. Төсөөлхийн аргагүй мундаг болно шүү. За бас нэгэн хоёр хүүхдээсээ бас дахиад шалгалт авна. Одоо манай номинжин хичээлдээ би таараа байсан гэж байгаа зү. Тэгэхэд одоо ийм мундаг болсон. Номинжингийн одоо хэр удаан хугацаанд хичээлж байгаа? Номинжин бол одоо өнгөрсөн 100 явсан хүүхд. Тийм өнгөрсөн 100 явсан. Одоо бол дээж хатна. Тийм одоо дээж хатна. Одоо бүр олон улсын тэмцээнд явах гэдэг ингээд байж шүү дээ. Тийм. Ээж нь бол маш сайн лавтуулдаг. Ээж бол их сайн. Яг гэр бүлийнхэн гэдэг айгүй чухал. Нэг үр хүүхдийн за өмсөх хувцастай эдийн хоолтой байвал боллоо гэдэг ойлголт бас манайханд их болчихжээ. Хүүхдтэйгээ бас тухтайхан суугаа ярилцах тийм цагч хомсолч ажил гэлдэг. Яг үнэн эрэхтэй хүүхдийнхаа тийм ирээдүйг харсан зүйлийг хийн гэдэг айгүй их чухал алхам байна л да. Тэр нь бол магадгүй одны соробанаар хичээллэх тийм оюун ухаанд нь хөрөнгө оруулах тэр зүйлээд байна. Оюун ухаанд нь хөрөнгө оруулалт үнэхээр том хөрөнгө оруулалт. Хүүхдтэй хийж байгаа үнэхээр том хөрөнгө. Нэг одоо ингээд гоё хувцас аваад өгснөөс хүний оюун ухаанд ийм мундаг хөрөнгө оруулалт тийм гэдэг бол үнэхээр мундаг. Энэ бол өстой юутаач зүршгүй хөрөнгө оруулалт. Тэр хүүхд бол насан туршдаа яг хэрэг болно. Одоо жишээлбэл Сурабангаар тууштай хичээлсэн хүүхд бол хамгийн гол юм нь шийдвэр гаргах хэмжээний тийм мундаг хүн болж чаддаг байгаа байхгүй. Шийдвэр гаргана гэдэг бол одоо хүнд ер нь их л хэцүү байдаг шүү дээ. А гэтэл хүн бол өдөр тутамдаа хүн ингээ амьдралдаа шийдвэр гаргах юмтад дандаа тулгарч явдаг тий. Аль нь зөв вэ, аль нь буруу вэ, яах вэ? Тэгэл дандаа ийм. А гэтэл манайхан бол өвчлээ яадаг нэг бол нэг ламдар хадаг барьж очивол нөгөө бол нэг бүүдэр очивол тий нэг хин нэгнээр амьдралаа шийдвүүлэх гэдэг нь шүү дээ энэ бол тийм ээ өөрөөсөө зайлаад өөрөө чадахгүй болохоор хин нэгнээс тусламж ирээд нь шүү дээ а тэгвэл энэ Сурабангар тууштай хичээлсэн хүн бол тэр шийдвэр гаргах хэмжээний тийм эр зөрөгтэй болж чадж байгаа хгүй энэ бол шийдвэр гаргах гэдэг чинь ер нь эр зөрөг миний асуудал биш шүү дээ. Тэгэхээр зэрэг тийм зөрөгтэй төсвөр төвчөртэй хүн батлагдсан уламжлалтай тийм. Одоо манай энэ оруулж ирсэн яг энэ сонгодог Сурабангийн арга гэдэг бол яг энэ шийдвэр гаргах хэмжээний мундаг хүн гаргадаг ийм арга. Үүгээр л хэлээ. За би бас багшаасаа юм асуух гэдэг.
би одоо тоогоо ингээд өөрийнхөө асуух гэдэг одоо үржих тоо бодуулах гэдэг хоёр хүүхд дээрээ. Тэгэхээр тоогоо бичээд үржих тоогоонуудаа бичиж өнгөтэй хариуг энэ хоёр хүүхдээсээ одоо шууд ингээд шууд эргүүлэл ингээд асууц. За одоо би өөрийнхөө асуух тоогоо бичсэн байна. За тоогоо харуулъя. За 696,465. За маш зөв бодлоо. Энэ хоёр маань ер нь хэдэн секундын дотор бодчих. харин ганууд нь ингээд л Тийм. Гар нь ингээд тэгэл одоо эдгээр ч ерөөс нэг цээж бодлого тэмцээнд явах гэж байгаа улсууд ч ер нь нэлээд хурдан хугацаанд бодохгүй л болохгүй. уг нь бол яг сампин дээр бодвол бас их үр дүнтэй ах. Гэхдээ яг камер маань яг тэгж харна. Тийм. Сарабан дээр энэ дэр бодохоор нөгөө ширээ сандал жоохон хэцүү байгаад байдаг. Тэгэхээр зэрэг тийм. Эдгээр бол шууд бас ингээд нөгөө вари анзан, каки анзан гэд тэрнийг бас мундаг хурдан юм л да. Одоо ингээд хараад маш хурдан бодно тий. Тэгэхээр зэрэг судал жоохон тохиромжгүйгээд тийм юмнууд нь хэлэхгүй. За одоо нэг хуваах тоо бодуулаад үзэх үү. За ингээд би бол тоогоо бичсэн байна. 71. За маш зөв байлаа. 1600 үзэгчд бас хэлчихэ тий. Тийм. Хэддэг хуваах нь. За энэ 146,828-ыг хуваах нь за 2068 гэсэн тоо би хүүхдүүдээрээ хуваалуулаа. 71 гарч байна. 71 нэгийн тоог юм уу хойцсон байна. Яаж ингэж бодоод байна? Та хоёр бас яг одоо өөрсдийнхээ сурсан аргачлалаа ингээд бодоод ингээд үзэгчдэд яг хариулт өгвөл энэ хоёр яаж бодоод байна гэдээ бодож байгаа шүү. Хүүхдүүд бас та хоёрыг мэдгүй хүүхдүүд үеийнхэнд нь Яг сарбан дээр батснаагаа төсөөлж одоо оюухандаа төсөөлж батсан. та дотор толгоонд ч одоо сарбан байгаа л хийж гэнэ үү тий. Тэрийгээ дотроо хөдөлгөөл. Тэгээ гарч ингээд өгөө. Энэ хоёрын маань хувьд одоо олон улсын тэмцээнд хоёулаа оролцох уу? Хоёулаа оролцсон. Маш одоо 28 хүүхд явах гэж байна. 6 багштай тий. Нэлээд олуулаа явна тий. Нэг удаагийн сургалтандаа ер нь анги дөрвөлд хэдэн хүүхэд суралцдаг вэ? Одоо 20-с нэг 10 хэдэн хүүхдүүд л ангийнхаа багтаамжаас болоод 22 хүүхэдтэй бол нэг багш удирдаад явцдаг. Одоо 5-6-аас дээшсний хүүхдүүдийг бол 5-6 настай хүүхдийн ангид бол багш нар бол арай олонхоор оролдолтой 3 багш магштай.